Нэмэлтлэгтэр би Монголын олонний танилцуулгын бараа бүтээгдэхүүнийг турш үзэх болно. Тэгээд бичлэгийн төгсгөлд бүгднийг ранглах болно. Хамгийн ихний хүн бол тэгээд ихний олонний танил бол Чами. Тэр YouTube дээр 1 сая гаруй даагч штэ. Монголын хамгийн урд нь 1 сая даагч хүрсэн хүн билээ. Тэгээд яг удаа бид нэ дэлгүүрийн гадаа ирсэн байна. Чамигийн дэлгүүр рүү орох гэж бүр амар олон хүмүүс гадаа нь бүр очилдог. Тэгээд юу зардгийг яг удаа орж сонирхцгаая. Чамигийн дэлгүүр дотор бичлэг гэж болохгүй гэсэн байсан л та. Гэхдээ энэ чихнэр нэг нь хийдэг юм бол 18 сар. Байлаа. За тэгээд Чамигийн чихрээ авчлаад нэг нь 18 мянга ингээд гуруулаа нийлээ 50 мянга болж байгаа юм байна. Тэгээд идэж үзцгээе. Одоо хамгийн ихний чихэр freeze dried candy-г нэг одоо хөлтөөсөн чихэр юм уу? Тэгээд нэг иймэрхүү юм байт юм байна. Амар шажин дуур. Гэхдээ шүдэн бүр амар наалт юм байна. Гэхдээ амтны өвдөд гоё юм байна уу? За одоо дараагийн чихэр Чамигийн чихэр nerds гэнэ. Тэгээд надад нэг амтанд таалагдсангүй тэгэл яг л нэг юм байдаг шиг л амттай байна. Тэгээд шууд дараагийнхаа туршицгаая. За тэгээд дараагийнх маань энэ амар сонирхолтой санагдсан. Тийм бөөрнх юмнууд байсан. Энийг турш үзье. Оо за би жонгалчлаа ёо. За тэгээд дотроо нэг иймэрхүү жижигэн бөөрнх юмнууд байт юм байна. Тэгээд энийг нэгдэж үзье. Буруу ойлгоорой зайлчлаа. Тэгвэл энэ ямар амар хөөрэй юм бэ бүр ингээд. Тэгвэл энэ бол надад нэг таалагдсангүй. Надад хамгийн гоё зүйл нь бол энэ л байлаа. Тэгээд үлдсэн хоёр нь бол нэг таалагдсангүй. Тэгээд дараагийн олонний танилын бүтээгдэхүүнийг тарж үзье. За тэгээд дараагийн олонний танил маань Grimix буюу яг одоо Grimix Chester бид ирсэн байна. Тэгээд Grimix бол яг харахгүй Монголын хамгийн их даагчтай ютубер. Яг одоо Grimix Chester руу ороод ямар хуу бараа, ямар хуу юм дартаг байх нь аяг одоо турш үзье. Орцгоё. Grimix-ийн дэлгүүр харин бичлэг гэж болох юм байлээ. За тэгээд Grimix-ийн дэлгүүр дээр зөвхөн зарагдж байгаа Grimix-ийн энэ тоглоом байгаа. Тэгээд энэ тоглоомыг аваад турш үзье гэж бодож байна. Тэгээд нэг авцгаая. Тэгэл хатаа. За тэгээд Grimix-ийн дэлгүүр рүү ороод тоглоом авчлаа. Тэгээ одоо угсарч үзье. За ингээд натаанд Grimix-ийн тоглоомыг угсрах хүн бол Хэлмүүн байна. Тэгээд тэрнээс өмнө бид Хэлмүүнд энэ Чамигийн чихрийг амсуулж үзэх болно. За одоо амсаад үзье. За 10-аас юм 7 үгүй. За тэгвэл буцаад энэ тоглоом руу орцгоё. Тэгээд задлах юм бол за дотор нь бол нэг иймэрхүү харагдчих байна. Амар олон шигтэй юм шиг 294 шигтэй гэсэн. Одоо энийг яаж нэг өдөр өгсөн ч дуусах нь Гайвштай. 30 минут дотор л дуусах нь. За хойд last 5 бис хийцээ. 3 2 1 Яа 2 цаг. Ийм болсон байна. тэгээд нэг өгсөж дуусангуудаа энэ QR-ыг уншуулад тоглоом тоглочих юм байл. За юу юм бол энэ? Йоо энэ. За энэ яа тий. За энэ чи Сатурн гэдэг үстэй тий. Чадна шүү. Ягаад ойлгохгүй. Ингэж яа за одоо би цэглэлээ очиод юм аваад за. За энийг харъя та энэ. Яа чараа аимшиг тоглоом шүү дээ чи. Би ч явж үзэхгүй. Хүү тэгээд ам олчлаа. Бид за. Гэтэ сонирхолтой юм тий. Би зүгээр пазл эвлүүлээс болчт юм болов уу гэж бодсон чинь бүр тоглоом мэдчихтэй юм байна. Тэгээд үнэхээр та нар тоглоомор за амар ихсэн гэж байна. За тэгээд Grimix-ийн тоглоом иймэрхүү байлаа. Тэгээд үнэхээр 3 цаг угсарсны эцэс яг үндэ бол амар таалагдлаа, амар хэцүү байлаа. Гэтэ ингээд үнэхээр сонирхолтой санагдлаа. Тэгээд олон мөрөлтгүй шүү. Дараагийн олонний танилынхаа бүтээгдэхүүнээр явцгаая. За тэгээд дараагийнхаа олонний танилын бүтээгдэхүүнийг авах гэж явж байна. Тэгээд эцэст нь хайсан зүйлээ олсон. Сүүлчийн олонний танил бол Yo guys, хайгаадсан юм олж чадсан. Guys, миний хайгаадсан юм бол тэгээд энэ түшиг ном байна. Тэгээд та нар мэдж байгаа бол түшиг ах ChatGPT-гээд ном бичүүлсэн гэдэг нэлээд тийм асуудалд орж исэн. Тэгээд ерөөсөө л тэр чигээрээ ChatGPT. Яг үнэхээр хүнд хэрэгтэй юм байна уу? Уншиж үзээд мэдцгээе. Yo guys,
За дуустал нь уншаагүй ч гэсэн ядаж тал хүртэл нь уншсан. Надад бол хэрэгтэй хүндээ бол үнэхээр хэрэгтэй байх. Тэгээд даваад уншихад бол нэг амар дараа нь харамсаад байна гэж бол би бол бодохгүй байна. Тэгээд за тэгээд би авсан энэ олон танилуудынхаа бараа бүтээгдэхүүний бүгдийг ранклах юм бол хамгийн шилдэг нь. За тэгээд дараа нь ямар челленж хийх вэ? Коммент бичээрэй. Тэгээд лайк болон subscribe заавал дараарай. Тэгээд дараагийн имжлэгээр уулзцгаая.